5 настай хүүхдийн хөгжилд хөдөлгөөн бол маш чухал үүрэгтэй. Хөдөлгөөн нь бол бие бэлдраас гадна оюун ухаан, сэтгэл хөдлөл, дээрэс нь харилцаанд их нөлөөлж идэг. Тэгэхээр хүүхдийг өөр нь өдөр тутам зориудын бас хөдөлгөөнд бол байлгах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд бол ерөнхийдөө тоглонгоо хөгждөг. Тоглоомороо жижиг булчин буюу гар хөлийн булчингууд ажиллахаас гадна уурах тарих хөдөлгөөнийг биеийн хөдөлгөөнийг зохицуулах ийм үүрэгтэй учраас хөдөлгөөн нь чухал үүрэгтэй юм аа. За тэгээд ерөнхийдөө бол хүүхдүүдийг ихэвчлэн суулгах, за их өмүүлж ийн гэд хүүхдүүдийг зориудаар суулгаад байдаг нь буруу юм. Ер нь өдөртөө бол бага насны хүүхэд цэцэрлэгийн насны хүүхдүүд маань биеийн тамирын хичээл буюу бие бэлтрийн хичээл ордог. За энэ хичээл маань 7 хоногт 4-5 настай хүүхдүүд маань 2 удаа хичээл нь цаг нь болохоор 25 минутаас 30 минутын хооронд бие бэлтрийн хичээлийг зориуцын зохион байгуулалтаар явуулдаг. За алхалт, гიშгэлт, за тэгээд жижиг булчин, том булчингуудыг хөгжүүлэх, за дээрэс нь хөдөлгөөний хурд, хүч, авхаалт самбайг хөгжүүлэх. Ийм зорилготой бие бэлтрийн хичээлийг оруулдаг юм аа. За тэгээд түүнээс гадна зориултын зохион байгуулалтаас гадна бид нар бие бэлтрийг хөгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэдэг. Энэ багштайгаа хамтраад зохиомжт буюу хэрэглэхгүй гэд дасгалуудыг зохиомжилж хийдгээрээ бас онцлог. За тоглонгоо хөгждөг учраас тэр тоглоомонд нь ямар чадвар нь дутагдaltaй байна, хөдөлгөөний гарын булчин хөгжил муу байна уу, аль эсвэл хөл гараа зохицуулах чадвар нь муу байна уу, самбаачлах хурд нь дутагдaltaй байна уу, энэ чадваруудыг хөгжүүлэх зорилготойгоор үндсэн хөдөлгөөн буюу бие бэлтрийг хөгжүүлэхээс гадна чагсаалт зохион байгуулалтыг хийж сургаж байгаа. За ингэснээр яах вэ гэхээр хүүхэд маань насандаа зохицсон стандарт урт чадваруудыг эзэмшиж гарч байгаа. Тэгээд 6 наснда сургуульд ороод тэр чадварууд нь улам хөгжөөд явах юм аа. Ер нь бол сүүлийн үед хүүхдүүд маань нүдэн анивчих, за тэгээд хөдөлгөөний дутагдалд орох, нэлээд махлах, мираалах шинж тэмдгүүд илэрдэг. За энэ юутай холбоотой хөдөлгөөн дутагдсных нэг юмыг даан хугацаагаар харах юм бол хараанд бол бас нөлөөлдөг учраас эцэгчүүд аль болох утас үзүүлэхгүй байх, зурагт үзүүлэхгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд ер нь бол бага насны хүүхэд бол 5-аас 6 минут л нэг зүйлийг үзэх, жишээл хүүхдийн кино ч юм уу, дэвтэр дээрээ бичих ч юм уу, гэх мэт чинь 5 минутаас ер нь бол илүү гарахгүй л гэж үзэж байгаа. Тэгж нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Цэцэрлэгийн насанд нь бол анхаарч хоол, нойр, за дээрэс нь хөгжил хүмүүжилд нь анхаарч ажиллахаас гадна эцэгчүүдтэйгээ хамтарч ажилладаг. За бие бэлтрийг хөгжүүлэх чиглэлээр, дээрэс нь оюун ухаан, танин мэдгүй хөгжүүлэх чиглэлээр эцэгчүүдтэй хамтарч сургалт сурчлагаа явуулдаг. За дээрэс нь эцэгчүүд маань зөвлөмжийг аваад хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гол нь. За тэгээд хүүхдийг утсанд хит хамааралтай болохгүй байх зөндөө аргууд байна. Нэгдүгээрт ном уншиж өгөх, үлгэр ярих за хамтдаа тоглох. Өдөр тутам эцэг эхчүүд хүүхдийнхаа өдөөс хараад дор хаяж 10-аас 15 минут юм уу, дор хаяж 30 минут хүүхдтэйгээ хамтраад тоглоод, үлгэр уншиж яриад, ярилцаад, хамтдаа өнгөрөөх тэр цаг хэдэн минут бол маш их чухал байдаг. Тэгээд дурсамжтай, тэгээд дээрэс нь хүүхдэд танин мэдхүй болон сэтгэл зүйн хувьд бол маш их өр өгөөжтэй байдаг. Эцэг эх ойр дотн байх тусмаа л цэцэрлэгт ирж байгаа хүүхдүүдийн баяр баясгал, тэгээд дээрэс нь суралцж байгаа тэр хугацаанд бол хүүхдүүд маань эрэх сэтгэлтэй байдаг. Ер нь бол 6 нас хүртэлх хүүхдийн хөгжил хүмүүжил бол насанд хүрсэн хүнийхээ 100% гэж үзэх юм бол 70% нь яг хөгжиж төлөвлөсөн байдаг гэж үздэг. Тэгэхээр зэрэг 70%-ийг бид хангаж гин үгүй юу гэдэг дээр эцэг эхчүүд маань багштайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байхгүй юу?